За манай MSM компани бол яг 2021 оны байдлаар 400-аад мэргэжлийн ажилтан албан хаагчтай байна. За үүнээс 3-1 нь бол дан эмэгтэйчүүд, 95% нь Монгол ажилчид байгаа. За тэгээд бид нар бол дотооддоо энэ компани MSM Group гэдэг компанид бол менежментийн ISO 9001 2015 гэдэг стандартыг бүрэн хэрэгжүүлсэн. Бид нар энэ дотооддоо Dynamic ERP гэдэг системийг бол хэрэгжүүлээд 2 жилийн хугацаа өнгөрсөн байна. За бид нар дотооддоо шилдэг 100 аж ахуй нэгж компаниудтай харилцаад жижиг том дунд гэлтгүй бид нар ер нь төвчлээд үзвэл 20 жилийн хугацаанд 10 гаруй мянган нийт харилцагч байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Үүнээс уул уурхай, барилга, зам мөн манай энэ хөдөө аж ахуйн салбарын харилцагч байгууллагууд бол бүгд ордог. MSM компаниуд бол 1998 онд анх үүсгэн байгуулагдаад явж одоо өнөөдөр хүртэл амжилттай явж байгаа юм компани байгаа. За үндсэн 3 хувьцаа эзэмшигчтэй. Манайх компаниуд бол 5 салбартай гэж явдаг. Нэг нь болохоор автомотивын салбар, хөдөө аж ахуйн салбар, барилга уул уурхай, индастриалийн салбар, мөн химийн салбар, беврижийн салбар гэдэг. Автомотивын салбар бол дотоод Mercedes-Benz, Ford, Fuso, BYD гэдэг цахилгаан машин, Dodge Jeep-ийн аль биесны төлөөлөгчөөр ажилладаг. Хөдөө аж ахуйн салбар бол John Deere-ийн аль биесны төлөөлөгч, мөн Hardy, AGI гэдэг одоо энэ бас бүтээгдэхүүний аль биесны төлөөлөгчөөр ажилладаг. За индастриалийн салбарын юунуудыг бол ингээ харуул Bosch бид нар бол 1998 онд эхлэхдээ Bosch, Mercedes-Benz дээр анх эхэлжсэн. За тэгээд харуул аюулгүй байдал, багаж тоног төхөөрөмжийн хэрэгсэл гэдэг илүү нэлээ одоо брендийг бол төлөөж ажилладаг. За химийн салбар дээр энэ Германы BASF гэдэг химийн бүтээгдэхүүнүүдийг борлуулдаг. Үүнд гэхдээ хөдөө аж ахуйн BASF-ийн зөвшөөрөл бол бид нар аваагүй, зөвхөн барилга уул уурхайн дээр оруулж ирдэг байгаа шүү. Шингэн үднээс салбар дээр бид нар Jack Daniels, Moët, шампансагнууд, Hennessy гэжлээ. Бас нэг 20 төрлийн брендийг бид нар төлөөлж ажилладаг байгаа. За товчхондоо манай компанийн хувьд бол юм байна. Бид нар хөдөө аж ахуйн салбарыг 2014 онд анх цорт компани хамтарч одоо ингэж ажиллаж байгаа. 2016 оноос дангаар үйл ажиллагаа явуулаад эхэлсэн байгаа. 2018 оны ихэнх хавцаа бол бид нар дархан салбарыг зөвхөн засвар үйлчилгээ үзүүлэх сэлбийн одоо нөөц агуулгыг аль болох харилцагч байгууллагуудтай ойртуулах үүднээс бол яг тэр хөдөө аж ахуйн оройн гэдгийг тэр хавцаанаа бид нар бол салбар нэгээд ажиллаж байна. За бид нар бол ирээдүйд бол баруун бүс рүүгээ бас хязгаарнуудтай болох чой болсон болон улаан гомсомдуудад бид нар салбар үйлчлэгээ ойртуулах үүднээс нэгж байгууллагуудыг бол сонгон ажиллахаар бол төлөвлөгөөнд оруулаад явж байгаа. За бүтэц зохион байгуулалтын хувьд бол манай яг энэ хөдөө аж ахуйн салбарын удирдлага бол энэ Matthew Matz гэдэг нэг Канад хүн байгаа. Matthew-ийн хувьд бол өөрөө хөдөө аж ахуйн Канадтай Saskatchewan хотод хөдөө аж ахуйн фарм дээр төрсөн. Аав ээж нь одоо хүртэл фармын үйл ажиллагаа явуулаад ингэж байгаа юм. Канад хүн байдаг. За тоног төхөөрөмжийн худалдаа, тоног төхөөрөмжийн борлуулалтын дараах хэлтс гэдэг ингээ хоёр салаа явуулдаг. Миний бие бол Чулуунбат зөвхөн борлуулалтаа хариуцсан байдаг. Мандах захирал бол ингээд сэлбэг засвар үйлчлэгээ гэсэн хүмүүсээ ингээд хариуцсан явуулдаг хүмүүс. Яг борлуулалтын хэлтсийн хүмүүс бол хүмүүс мэдж байгаа Чулуунбат байна. Батмөх байна. Ууганбаярга манай техник зөвлөх байгаа. Ийм хүмүүсээ одоо Монголд ажиллаж байгаа. За John Deere-ийг 2014 оноос хойш аль биесны дийлэрээр болсноос хойш бид нар ямар техникүүд нийлүүлсэн бэ? Ямар техникүүдийг худалдаах боломжтой вэ гэдгийг бас энэ дээр зүгээр товчоор оруулсан байгаа. 9R Америкийн нэгдсэн улс хятадгийн хоёр салгацсан байгаа. Америкийн нэгдсэн улсаас 9R буюу 390-ээс 640 морь хүчин чадалтай тракторыг оруулж ирэх боломжтой. За 140-ээс 410 морьных нь болохоор энгийн одоо нугасгүй тракторыг бид нар оруулж ирдэг.
За үргэлжлэгчийг уламжлалт буюу одоо энэ хуучин аргаар үрлэх сонирхолтой хүмүүс бас их нэлээх байдаг. Тэр тохиолдолд бидний 1830 гэдэг илүү их одоо хөрсийг их хөндөж 45-аас одоо 60% хүртэлх хүнддэг юм үрлэгч байна. 1870 гэдэг одоо минимум тэл буюу хөрсийг хамгийн бага байх нөхцлөөр л хөндөхийг бол 1870 үрлэгчийг бид нар оруулж ирдэг. За 1890 гэдэг үлдэх бол яг тэгэлдэн шүлтгийг хөрсийг зүсэж үрлэж хүчдэг юм үрлэгч байгаа. За комбайны үед S660 гэж хуучин загвартай байсан. S760 одоо шинэ модель нь гарсан. 333-аас 543 морин хүчин чадалтай ийм комбайныг оруулж ирэх боломжтой байна. За тэгээ мэдээж сонголтоор та бүхэн захиалвал бид нар хүнд дээсэг хавагч борно тэгээ цамтаа үрлэгч гэдэг одоо энэ аамжигтай адилхан цамтаа үрлэгчийг бас оруулж ирдэг байна. Хятад улсаас бид нар ямар бүтээгдэхүүн оруулж ирж байгаа юм гэхээр 95-аас 140 морин хүчтэй. Энэ бол цэвэр бүх юм нь хятад үйлдвэрлэгдсэн. 6G буюу 165-аас 210 морин хүчин чадалтай нь болохоор зарим үед ангин Америк, Германаас орж ирдэг хөдөлгөөр нь хятад үйлдвэрлэгддэг. Часэ мэсэ гэж юм одоо Америкаас орж ирдэг. Тэгээд усрагддаг учраас энэ бол арай нэг үний хувьд ч гэсэн чанарын хувьд ч гэсэн жижиг трактор бол хамаагүй байна. За 2009 он 8 он хавцаа яамны шугамар нийлүүлэгдсэн одоо хуучны 1076 гэж комбайн одоо хүмүүс тэр нэрлэлээр нь сайн мэдэх баг. 230 комбайныг бол бид нар нийлүүлж байна. За хятадаа угсрагдсан S550 гэдэг комбайныг бид нар бол оруулж ирэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. За мэдээж сүүлийн үед энэ өвс хадах өргөх юм дээр бол нэлээд хүмүүс сонирхолтой болсон. Бид нар тракторын энэ өргөгч тоноглоод идэнгүүдийг бид нар бол сүүлийн үед энэ хятад улсаас бол нэлээд оруулж ирж трактор дээр угсраад хэлбэж өгч байгаа юм ажил хийж байна. За мөн бид нар энэ танууд хөрөмжийг яаж одоо Монголын зах зээлд нийлүүлэх одоо их үүсвэр, санхүүгийн их үүсвэр бид нар нэлээд судалж ажилладаг. Энэ үүднээс одоо бид нар дотоодын хувийн банкуд хаан банк байна, хас банк байна, худалдаа хөгжлийн банк гэдэг эдгээр банкуудыг бид нар нэлээд ойр дотно хамтарч ажиллаж байгаа. Хувийн банкуд бол хугацаа урт хүү арай харьцангуй бага мэдээж баг гэдэг маань урт хугацааны санхүүжилтийн үр өгөөж нь хэлж байгаа шүү. За тэгээд барьцаа хөрөг одоо зарим тохиолдолд шаардж байгаа. Их тохиолдолд барьцаа хөрөг шаардахгүй байгаа нь бол бас энэ бол их даваа тал болчихж байгаа. За хоёрт нь бол манай MSN компани өөрийн санхүүжилт одоо хийж болж байна. Компани хоорондын санхүүжилтаар Америкийн нэгдсэн улсын техник дээр 1-5 жил хүртэлх хугацаатай. За урьдчилгаа төлбөр 30% шаардна. Жилийн хүү 10% хүртэлх. Жилдээ 2 удаа төлбөр төлөх боломжтой. 2 удаа төлөхдөө хүүгийн хамт төлөх боломжтой. 10% төлөхгүй гэсэн. Яг одоо энэ Америкт, Канад одоо тийм нэг хөгжингүй орнуудад яаж санхүүжилж явдаг тэр зарчмаар бид нар бол аль болох энэ санхүүжилтийг шийдэхийг бол зорж ажилладаг. За хятадын үйлдвэрлэгдсэн трактор комбайны хувьд бол 1-3 жилийн хүртэлх хугацаатай. Жилийн 12% урьдчилгаа 30%-тай. Мөн төлбөр нөхцөл яг адилхан. Жилдээ 2 удаа хүүгийн хамт төлнө гэсэн санхүүжилт. За энийг бол бид нар John Deere-ийн тоног хөрөмжөн дээр бол олгож байгаа шүү. Ийм нөхцлөөр авах боломжтой байдаг. За 2019 оноос хойш хард ургамал хамгааллын бодис цацагчийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Хард бодис цацагч бол дайны улсын үйлдвэрлэгч брэнд. Энд бол 3 төрлөөр бид нар бол ангилж болж байгаа. Нэгдүгээрт нь өөрөө явагч чиргүүлэн төрлийн үрдэг буюу тракторын 3 цонхор дээр үрээж явах боломжтой гэж. За өөрөө явагч бол Монголд бол нэг 2-3 ширхэг ажиллаа явуулж байгаа. Ажлын өргөн нь бол 24-44, саны багтаамж нь 3500-аас 5100 литр гэдэг. Өөрөө явагчийн хамгийн том ач холбогдол нь бол маш бүтэем сайтай байдаг. Хурдан ажлыг хийж гүйцэтгэхээр бол хамгийн давталтай. За жиргүүлэн дүрлэх бол командер, навигатор, рейнжер гэж загвар байна. За 12-оос 42 м хүртэлх ажлын өргөнтэй, савны багтаамж нь 2500-аас 7000 литр. Ажлын хурд нь бол мөн адил 25-30 км.
За үрдэг төрлөх буюу энэ илүү хүнсний ногоочдын тариаланд урмал хамгаалтанд их тохиромжтой санагддаг. Тэгээ бид нар энэ жил энэ төмсний аж ахуйн захиалга бидний мастер төрлийн ажлын өргөн 18 метртэй 3500 литрийн багтаамжтай урмал хамгаалтын буц цацагчийг бол авчирч энэ жил туршиж үзэж байгаа. Энэ бол гэхдээ нэлээд боломжийн үнэтэй боломжийн санхүүжилтийн нөхцөлтэй юм цацагч байгаа. За тэгээд ажлын урд нь 10-аас 18 км цагууртлах байна. Иймэрхүү юу хийж байна. Түрүүн хөдөө аж ахуйн салбараас гадна бид нар энэ Монгол улсын уул уурхайн тэргүүлэгч компани, оюутлогоо компани болон Rio Tinto компанитай John Deere-ийн төслийг нэлээд холбож ажиллаад бид нар энэ оюутлогоо компанид 45 ширхэг энэ 4 дугуйт мотоциклыг зөвхөн 70 дуурхайн газрын 1200 метрийн гүнд ийм зөвхөн хүн тээвэр ачаа бараа тээвэр зориулаад бид нар ингээд энэ төслийг амжилттай хэрэгжүүлээд явж байгаа. Одоо бид нар 2 сард нэмэлтээр 11 ширхгийг нийлүүлээд нэг 55 орчим тонны ширхгээр ингээд ажилтаа явж байгаа. Энэ бол одоо энэ хүн хүчний ажлыг маш их хөгжүүлдэг. Хуучин манай энэ 4 дугуйт байхгүй тохиолдолд хүний уурхаагаас газарт буугаад нэг 2000 м орчим алхдаг байсан өөртөө 45-аас 55 км одоо килограмм ачаа өөрчид одоо ийм төсөл бас нэг амжилттай хэрэгжүүлж байгаа ажил байдаг. Бид нар хөдөө аж ахуйн одоо энэ фармуудтай бас нэг санал болгодог. Тойл хоорондоо явах ч юм уу илүү машин унаа явж яснаас энийг ингээ унаа явж байхад илүү бууз сухад амар. За тэгээд дизель хөдөлгөөртэй 3 цилиндртэй 500 кг хүртэлх ачаа хийж болно. За 5 хүний судалтай гэх мэт. Тэгээ нэмэлтээр танагдлаа авах гэвэл гэрэл мэрэл тавиад янз бүр болох боломжтой байна. За тэгээд манай харилцагч нар бас бизнес аяллыг маш их хүсдэг. За бид нар өмнө 2017 хавцаалаа бид нар Хятад улс руу бас зөөн тооны харилцагч аваад үйлдвэр үзээд ингээ явж байсан. За 2019 онд энэ зурган дээр харагдаж байгаа бизнес аяллыг Америкийн тракторын үйлдвэр болон комбайны үйлдвэр үзээд за тэгээд нэг agriculture farm show Техаст үзсэн. Тэгээд бас иймэрхүү аяллыг бид нар аль болох 2 жилдээ нэг ч юм уу удаа зохион байгуулж ноу-хау судлахтай зөвхөн John Deere гэхэлтгүйгээр өөр ямар брендийн техникийг энэ дэлхийн одоо энэ хөгжингөө газар тариалан хөгжингөө оронд ашиглаад байгаа тэрийг бид нар бас аль болох үзүүлж сонирхуулахыг хүсдэг. Энэ шугамаараа бид нар бол бас энэ арга хэмжээг бол цаашдаа зохион байгуулад явнаа. Гэхдээ мэдээж нэг өвчин зовлонтой үед бол бид нар нэг 2 жилдээ зохион байгуулж чадахгүй байна. Тиймэрхүү аяллыг зохион байгуулахдаа бид нар бол нээлттэй аль болох олон хамруулахыг бол зорж ажилладаг байгаа шүү. За тэгээд та бүхэн одоо бидэртэй харилцахыг хүсвэл John Deere Mongolia гэдэг Facebook байна, бидний аль биесны пэйж байна. Эсвэл одоо энэ MSM Group MN гэдэг сайтаар ороод хөдөө аж ахуйн салбарлал орж байгаа холбогдох хүмүүс оцны дугаар эдийг аваад холбогдож болно. Тий. Бид нар бол одоо таны сонголтын хамтрагч байхад бол байнгын нээлттэй байдаг. Түрүүн бас засвар үйлчлэгээний талаар бэмдэрж асууж илээ. Одоо бас л нэг стандарт дилерийн юу гэж байгаа. Заавалчгүй засвар үйлчлэгээ үзүүлэх бааз суурь байх ёстой. За манай компани 400 ажилтнтай гэж байсан. Үүний бараг 150-аад нь механик засварчид одоо энэ ард тал хариуцдаг ажилтнууд байгаа. Манайх зөвхөн энэ хөдөө аж ахуйгаас гадна оюутлогоо бусад энэ уул уурхайн компаниудтай ажилладаг учраас механик энэ техникийн бааз суурьд бол маш сайн хангалттай байдаг. Энэ зурган дээр үзүүлж байгаа одоо цаатлын нэг давхар байшин бол тэр жигтэй манай засвар үйлчлэгээний төв workshop байдаг. Энэ бол зөвхөн индастриалын хэлтсээ. Эсрэг талд нь автоматын засвар үйлчлэгээний хэлтсэг ингэ явж байгаа. Ийм байдгийн шүү. Тэгээд
та бүхэн бидэртэй холбогдоход нээлттэй байна. За ингээд өөрийнхөө презентацийг дуусгая.